За намайг хууль ярихлаар чи хууль тайлбарлахгүй гэд бөөрлөхөд байдаг учраас би одоо улсын хурлын гишүүний бүрэн эрхийнхаа дагуу байнгын хорон дээрээ санал хүсэлт гаргаад тэгээ байнгын хорооноос албан ёсоор шийдвэр гарч хууль зүйн одоо албан ёсны дүгнэлт үнэлгээ өгөх ийм одоо хүсэлтийг гаргаад хууль зүйн одоо энэ зөвлөмж үнэлгээ нь ирсэн байна. Тэгээ гишүүдэд тараагдсан байгаа чуулган дээр ч гэсэн тараагдах бах. Төрийн албан хаагчдын өндөр насны тэтгэврт гарахад олгодог 36 сарын тэтгэмжийг 36 сар хүртэл гэж байгаа шүү дээ. Энэ чинь бүтэн 36 биш. Хэдэн жил ажилласнаас хамаарч 36 сар хүртэл одоо энэ тэтгэмж олгогддог. За улс төрийн албан хаагчдад бол олгогддоггүй. Энэ бол зөвхөн одоо улс төрийн төрийн одоо энэ албан хаагчдаас бусад албан хаагчдад бол хуулиараа олгогдох ёстой тэтгэмжийн 50% нь олохгүй. Буюу их усврийнх нь зөвхөн 50% тавьсан нь төрийн албаны тухай хуулийн 9-2 болон за төсвийн тухай хуулийг ч гэсэн зөрчилсөн байна. Одоо эргэцэн өнгөр дагавартай байна гэдэг ийм одоо зөвлөмжийг хууль зүйн зөвлөмжийг өгсөн байна. За төрийн албаны тухай хуулийн 9-р зүйлийн 9-2 дахь хэсэгтээ бол зөрчил үүсэхээр байна. За төсвийн тухай хуулийн 6-р зүйлийн 6-гийн 4-ийн 8 дахь заалт болон одоо 70-р зүйлийн 70-ийн 5 дахь хэсэгтээ зөрчил үүсэх учраас төсвийн хуульд нийцэж гарах үүрэгтэй гэж үзэж энэхүү одоо төрийн албан хаагчдын өндөр насны тэтгэвртийг гаргахад төрөөс олгогдох энэ тэтгэмжийг 100% одоо төсөвт нь суулгах ёстой гэдэг энэ үүргийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр үүнд бол 178 тэрбум төгрөг ин их усвар бол одоо шаардлагатай. Тэгэхээр энэ мөнгийг хаанаас гаргах боломжтой байна вэ гэдгийг одоо сангийн яам бас одоо эртхэн шиг хэлчихвэл уг нь зарчмын зөрүүтэй саналаа гаргахтаа зөв гаргаад томьёолыг гаргачмаар байгаа юм. Одоогийн байдлаар би хуулийн хугацаанд шахагдаад байнгын хорон зарчмын зөрүүтэй саналаа ирүүлэхдээ нийт одоо төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлын бараа үйлчилгээний зардлын бараа үйлчилгээний бусад зардал зэрэг одоо энэ ангиллаас нийтээр нэг 6% одоо бууруулад за мөн түнчлэн одоо копийн зардлын байр байшин одоо шинээр барих зардлын 35 тэрбум төгрөгийг одоо бууруулах ийм саналыг гаргаж чад байгаа. Ер нь бол коп бид нар Монгол улстай хийж байгаа сайн боловч бусад улс орны өмнө заавал одоо баян харагдах гад хэрэггүй шүү дээ. Зуны дэлгэр цагт хийж байгаа бол тэгээ асар майхандаа хийгээд үйл ажиллагаагаа аль болох бага зардалтай явуулчих бүрэн боломжтой. Бусдын өмнө баян болж жүжиглээд яах вэ хэдүүлээ. Нөхцөл байдал хүнд байгааг бүгдээр мэдж байгаа учраас энэ шинэ байр байшин барих энэ зардлыг бууруулах боломжтой гэж үзсэн учраас энэ саналаа гаргасан. Тэгээ би Ганбатаргаас 178 тэрбум төгрөгийг өөрөөр за ажлын хэсгийн 4 номерын микрофон. За энэ 36 сартай холбоотой засгийн газар төсөв өргөн мэдүүлэхэд яг бид төсвийн боломжтойгоо уялдуулан тавьсан. За яг өмнөх жилүүдийн практик дээр 2017-18 онуудад энэ төр бид бол аль болох тэтгэврт гарах энэ тэтгэмжэн дээр яг тухайн байгууллагын төсвийн ерөнхий захирагч нар салбар дотроо зардлын зүйл хоорондоо зохицуулт хийх байдлаар их нээлт тэтгэврт хүмүүсийн мөнгө гарах юм бол боломж байдаг. За ийм арга хэмжээнүүдийг бас авч хэрэгжүүлэх. За тэтгэврт гарах хүмүүсүүд нь дараа жилүүдэд бас өөрсдийнх нь хүсвэл бас үргэлжлүүлэн ажиллах гэдэг ийм байдлаар зохицуулж ижсэн практикууд бол байгаа. Бид бол яг одоо энэ төсвийн зарчсан ирүүлсэн энэ санал дээр үндэслэн төсвийн төслөө боловсруулахдаа бас яг эндээ багтаагаад энэ дүндээ хүмүүсийн тэтгэврт гарах асуудлаа зохион байгуулж төсвийн батлагдсаны дараа төсвийн жил эхлээд хэрэгжилтийн явцад дундаа зардлын зүйл хоорондоо төсвийн хэмнэлттэй байх зарчмаар үр авлага үүсгэх байх зарчмыг үндэслэн энийгээ зохицуулах байдлаар ингэж яваач гэдэг ийм байдлаар дээр үндэслэж төсвийн төслийг бол боловсруулж бол өргөн барьсан байгаа. Түүнээс бид нар яг одоо 36 сарыг хувааж өгнө энэ гэсэн тийм байдлаар биш ингэж үтсэн байгаа. Зүгээр юун дээр одоо энэ тэтгэврт гарахад олох нэг удаагийн мөнгөнд тэтгэмжийг яг төсвийн тухай хуулийн 41-2-оор заасны дагуу батлахны төсвийн хүрээндээ бол зохицуулах, төсвийн тухай хуулийн 6-гийн 4-8 заасны дагуу одоо төсвийн хоорондоо зохицуулах байдлаар тэтгэврт гарч байгаа үнэхээр хүсээд мөнгөнд тэтгэмж аваад гарыг гэж байгаа хүмүүсүүдийн асуудлыг төсвийн хоорондоо зохицуулаад явах юм бол бүрэн болцоотой гэдэг ийм байдлаар боловсруулж бол өргөн барьсан байна. За асуулт. Ариун зээг шин тодруулъя. Яг би таныг яаж өргөн барьсныг чинь бол ойлгоод байгаа юм.
гагцхөө би одоо хуулиа барьж хуулиа хэрэгжүүлъя л гэж байгаа юм. Тэгэхээр 178 тэрбум төгрөгийн миний гаргасан зарчмын зөрүүтэй саналаас өөрөөр та нарт орон зай байгаа юу гэдгийг л мэргэжлийн хүнээс одоо асууж байгаа юм. Тэгээд миний гаргасан зарчмын зөрүүтэй саналаар бид санал хураагаад явна. Тэгээд энэ дээр бас гишүүдийг төрийн албаны тухай хууль, төсвийн тухай хуулийг бас одоо зөрчихгүй байх энэ нөхцөлийг хангаж миний гаргаж байгаа зарчмын зөрүүтэй саналыг бас дэмжиж өгөөсэй. Төрийн албан хаагчид маань бас харж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. За төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон нь бол та бүхний өмнө нь одоо аргалж болж ирсэн зүйл залтыг бол байхгүй болгосон. Төсвийн тухай хуулийн 70 дээр тухайлсан одоо төсвийн захирагч тухайн жил батлагдсан төсвийг зохистой удирдаагүй улмаас үр авлага үүсэх юм бол өөрөө албан тушаалаасаа чөлөөлөгдөх ийм эргэцэн үр дагавартай. Тэгэхээр хэдийгээр Ганбат дарга ч юм уу эсвэл сангийн сайд ч юм уу болно хэдүүлээ зүгээр болно штэ гэж. За 1 минут. Сүүлчийн 1 минут. Ариун зай гишүүний 1 минут. Хэдийгээр сангийн ам болчих штэ зүгээрээ тэгээ өмнө нь ингээд ирсэн юм а гэж хэлж байгаа боловч нөгөө талдаа яг үр дагаврыг үүрэх хүмүүс нь бол тухайн одоо ерөнхийлөгчийн захирагчид төсвийн ерөнхийлөгчийн захирагчид юм а. Ийм учраас хэдүүлээ тэр хүмүүсийг эвгүй байдалд нэгдүгээрт оруулж болохгүй, хоёрдугаарт одоо энэ тэтгэврээртэй гарахыг хүлээж байгаа төрийн албан хаагчид бол бүтэн жил дахиад хүлээх. За мөн дээрээс нь одоо өнөөдөр ер нь ажил дээр үлдэх үгүй юу тэтгэврийн насны хөрөнгөт одоо 10%-аар төрийн албыг цомгтгох энэ бодлогот одоо бас орчих гээд байгаа, шахагдаад байгаа маш олон гэмгүй одоо төрийн албан хаагчид байгаа учраас энэ дээр нь одоо улсын их хурлын гишүүд бид л анхаарч яг төсвийн тавьж өгөхгүй бол болохгүй. Ер нь төрд итгэх итгэл үнэхээр та бидний одоо энэ үйл ажиллагаанаас болж буурж байгаа дээр хэдүүлээ бас анхаарах ёстой юм а гэдгийг хэлмээр байна. Тэг гэдгийг л одоо хэлье да. Дэмжиж өгөр. За баярлалаа. За Батын Батбаатар гишүүн асуултаа асууя.